За сайн байцгаана уу? За манай лидерүүдийн маань ажил төрөл бүтэмжтэй байгаа үстэй. Та хэдтэй цаашдынх нь бизнест нь амжилт хүсье. За энэ удаа би та хэдтэй энэ автошипинг хэрхэн холбогдох тухай, автошипингээс хэрхэн ашиг авах тухай би та хэдтэй жоохон тайлбарч өгье гэж бодлоо. За тэгээд хамгийн эхлээд одоо forlife.com руугаа ороод одоо би энэ өөрийнхөө юм дээр ингээд та хэдтэй үзүүлье. За тэгээд улсын хорноо сонгоод select country-гаа сонгоод за энэ дээр одоо Европод амьдарч байгаа хүмүүст энэ хамааралтай. За тийм болохоор энэ дээрс одоо Европын зон чинь ингээд энэ Европа буюу Европа НФР гэдэг хоёр хэсэгт хуваагдсан байгааг та нар мэдж байгаа. За энэ яагаад хоёр хэсэгт хуваагдсан бэ гэхлээр бид нар хуучин бол дан Европоор байдаг байсан, бүх бүтээгдэхүүн Европ дээр байдаг байсан боловч одоо хоёр хэсэгт хуваагаад Европ НФР дээр болохоор та нар хараарай зөвхөн 8 ширхэг бүтээгдэхүүн байгаа. Тэрэнд нь одоо шүдний О байх жишээтэй Rystart, Woman, Man гэдэр байгаа. Тийм бүтээгдэхүүнүүдээ авах юм бол тусад нь энэ Европ НФР-ээр ороод захиалга өгөөрэй. За энэ бүтээгдэхүүнүүд энэ Европод бол байхгүй шүү. Тэгээ Европт байгаа бүтээгдэхүүнээ та олноор хэрэглэх бүтээгдэхүүнүүдийг олон ширхгээр захиалгыгаа та нар Европ дээр ороод хуучин шигээ захиалга хийнэ. За ингээд Европ руу твээ сонгоод аль оронд амьдарч байгаагаа та нар энэ дээрээ сонгож одоо бол мэдж байгаа. Шинэ хүмүүстэй бол бас энийгээ сайн та хараарай. Чех Републик бол Чех, Бельгид амьдарч байгаа бол Бельги. За тэгээд одоо Польшд бол Польш гэх мэтлэн. За ингээд Чех Република гэдэг одоо би Чех байгаа учраас Чехээ сонгоноо. Захиалга хийх болгонд буюу өөрийнхөө бонус бод худалдаа авалт хийх болгондоо та нар энэ үйлдэлүүдийг хийж авах ёстой. За ингээд энэ дээр одоо Чехийг сонгочихлоор энэ Чехийн туг гараад ирж байгаа үст тийм ээ. За тийм. За одоо логин ID дугаараа бичээд энэ дээрээ орох ёстой. За одоо энэ жишээл миний бэлэн байж гэн тийм миний ID дугаар тэгээд идэвхжүүлээ логиныг гань. За ингээд хийцэн байхад та хэдэд танаа ажил хэрэгээ үргэлжлүүлж болно. За одоо энэ ингээд нийт та нарын чинь юм гараад ирсэн байгаа. За энэ дээр анхааруулах юм юу байлгүй яг хэлээд өгье. Энэ дээр одоо энэ хамгийн сүүлийнх дээр бол одоо 3000 оноо хийжээж та diamond болно гэж байгаа шүү дээ. Тэ diamond цалин хамгаалах юм бол та 3000 оноо хийнэ гэж байна. За одоо минийхээр одоо жишээлбэл би үзэхэд одоогийн байдал өнөөдөр 4 сарын 15 гэж бодоход надад одоо миний багаас 393 оноо худалдаа авалт хийгдсэн байна. Одоо танд 2600 оноо дутуу байна гэдгийг бол энэ дээрээс ингээд харж болдгийн шүү. Энийг хараад за тэгээ 3000 чинь гүйцчихлээр ногоон гэрэл астгийн. За би одоо харуулъя. Би 3 сард минийх ямар байсныг харуулъя та нартай. За 3 сарын болохоор ингээд бүх юм ногоочдгийн шүү. Өөрөөр хэлбэл би 3000 оноо хийсэн. За ингээд 3231 хүрсэн байна. Манай багийнхны нийт худалдаа авалтын оноо. Тэгэхээр би diamond цолоо хамгаалсан байна гэсэн үг. Diamond болсон байна гэсэн үг цолтой. Тэгэхээр миний нийт одоо лидер одоо diamond цолонд 6 хүн бизнес төрж оруулах байснаас 6-аас 6 хорсон. Энэ дээр ингэж энэ target rank report-аар сайн үзэж байгаарай. Энэ дээр ингээд та нарыг удирдах явдгийн шүү. Тий. Ямарваа нэг юм дутуу байвал энэ дээр ногоон биш улаан гэрэл чинь асаалттай байх болно. За одоо эргээд 4 сар руугаа оръё. За одоо автошипинг худалдаа авалт хийх ёстой. За эхний сар бол та худалдаа авалтаа болоод ердийн одоо бизнес гараагаар бол 400-аар ороод клуб 250-ийнхан бол 250 онооны худалдаа авалтыг хийгээд хэрэглэгчийн гараагаар шинээр бүртгэж байгаа бол 100-аар бүртгүүлээд ингээд бизнес аюу forlife компанитай гэрээгээ хийнэ. За 2 дахь сараасаа автошипингд холбогдно. За хуучин лидерүүд бол автошипингд яаж холбогдно? Хуучин лидерүүд бол одоо энэ сараас шууд захиалга хийхдээ автошипингд холбогдож болно. За тэгэхээр энэ шиг энэ аккаунт менежмент гэдэг рүү ороорой. За аккаунт менежмент руу чинь орохлоор та нарт энэ хуудас гарч ирнэ. За ийм хуудас гарч ирдэг шүү дээ тийм ээ. Таны ID дугаар, таны мөнгөний үйлдвэрлэлийн имэйл хаяг чинь хэрвээ энд одоо ямарваа нэг мэдээлэл өөрчлөхийг хүсвэл та эдит хийгээд тийм ээ. Одоо жишээд би имэйл хаягаа солино. Миний энэ имэйл хаягаа өөр имэйл хаягтай байна ч гэдэг юм уу. Овог нэрээ солино, утасныхаа дугаарыг солино гэвэл энэ персонал инфогоор ороод засаж залруулах хийж болдгоо шүү. За автошипингд бол одоо энэ хуудас руу ч орсон байхад энэ loyalty program settings гэсэн рүү орно. Энэ рүү ордог юм шүү. Энд харагдаж байгаа та хэдэд.
За энэ дээрээ дараад ингээд ороорой. За тэнгууд чинь энэ програм чинь одоо ингээд энд гараад ирж байна. За одоо энэ дээр бол та нар болохоор enroller NT loyalty program гэдэг энэ дээрээ дарна. Энэ цэнхэр дээрээ дарна. За ингээд үндсэндээ худалдаа авалтын чинь юм ингээд бүх юм ингээд бэлэн болж байна гэсэн үг. Одоо энээс хойших үйлдэл бол та нар яг хуучин яг яаж худалдаа авалт хийдгээс нь тэргээрээ хийнэ. За жишээлбэл за би 2 плюсээр автошипинг холболт хийгээвэл энэ дээр 2-ыг дараад сар болгоно 100 оноо болно шүү дээ тийм ээ автошипинг чинь тийм ээ. За ингээд сагс руугаа хийх жишээтэй. Энийгээ бол та нар худалдаа авалт хийхдээ бүгдээрээ хийж чадна. За дээр нь энэ дээр анхаарах юу байгаа гэхээр 100 оноо бол хангалтгүй. Ягаад гэвэл та нар бидэрт бас нэг үнэгүй нэг бүтээгдэхүүн авах нэг боломж нь бол 125 LP-гээс дээш байх юм бол нэг бүтээгдэхүүн үнэгүй авнаа. За тэгэхээр бид нар одоо энэ 2 плюс авчихлаар чинь бид нар за энэ дэр сагсаа үзье л та тийм ээ. Бид нар хэдэн 100 LP хийсэн байгаа 2 плюс захиалах. Тэгэхээр одоо бид нар тэнд 25 LP дутуу байна. За тэгэхээр худалдаа авалтаа өргөжлүүлье гэд буцаад сагс руугаа оръё. Continue. За тэгээд энэ дээр одоо 25 оноонд нь жишээлбэл одоо нэг классик нэмээд авчих юм бол 25-аас бол хийчихсэн болно л доо. Тий. Илүү 10 онооч илүү гасан ч гэсэн болно. За эндээс ингээд сонгож байгаа жишээлбэл нэг бүтээгдэхүүн нэмээд авчих боломжтой. За жишээлбэл энд юу вэ? За нэг юу авчих л да. Нэг энержи авлаа гэж бодъё. За ингээд нэг энержи нэмчихье. За ингээд та нар ингээд худалдаа авалт хийх болгонд чинь одоо энд юу харагдчихэв? Энэ нэмэгдээд байгааз энэ ийшээ ингээд гүгээд аваад тийм ээ. Тэгэхээр шинээр энэ 30% болвол бизнес гараагаар орж байгаа хүмүүс шууд автоматар 30% бодогдож 30 LP буюу 30% оног төвшний худалдаа авалт 30% бодогдно. Хэрвээ хуучин лидерүүд байх юм бол 10, 20, 30% гэж бодогдно. 3 сар 10%-аар 3-аас дээш сар 6 сар хүртэл 20%-аар 6-аас дээш 10 сар хүртэл бол 30%-аар танд LP-ний онооны бонус бодогдно гэсэн үг. За 125 онооноос дээш гарсан бол танд 1 LP оноо нэг бүтээгдэхүүн өнгөө дээр нь плюсын алтан сав бэлгэнд ирнэ. За ингээд бид нар сая 2 плюс 1 энержи загчлаа те ингээд 134 онооны LP онооны худалдаа авалт хийжлээ гэсэн үг автошипингээр. За тэгээд энийгээ та хадгалах гээд. За хадгалж гэхлээрээ та яах вэ гэхээр одоо нөгөө мэйл хаягнуудаа шалгаад одоо жинхэнэ банкомат картынхаа даасны дугаар муугаараа бичээд яг л нөгөө нэг хуучин шиг худалдаа авалт хийдгээрээ хийнэ. За ингээд таны энэ loyalty програм та идэвхтэй болно гэсэн үг. За энэ дээр харин хэрвээ та бүтээгдэхүүнээ одоо автошипингд байгаа бүтээгдэхүүнээ 2 плюсээр биш жишээлбэл 3 классикаар ч гэсэн болно шүү дээ тийм ээ 3 юм уу 4 классикаар тогтмол авчаа гэх юм бол та тэр бүтээгдэхүүнийхээ нэрсийн жагсаал худалдаа авах болгоно сольж болно. Бүтээгдэхүүнээ сольж болох юм шүү. За жишээлбэл за одоо энэ 4 сарын 16-нд гэж юм тийм ээ. Тэгэхээр одоо 5 сарын 16-наас өмнө та энэ дансандаа заавал мөнгөтэй байлгаарай гэсэн үг шүү. Хэрвээ ямарваа нэг өөрчлөлт хийя, бүтээгдэхүүнийх нь нэрийг өөрчлөё, мөнгөний дүнгийн LP оноогоо өөрчлөё гэх юм бол мөн 2 хоногийн өмнө амжиж тэр болгоноогоо хийх хэрэгтэй шүү. Тийм ээ? За ингээд энэ 164 евро болж нийтдээ shipping tax-тайгаа нийлээд 164 евро боллоо. Ингээд та картаа хийлээ. Энийгээ худалдаа авалтаа хийхэд чинь таны падаа чинь та падаана принтлж авах уу яах вэ гэдэг нь бичих чинь гараад ирдэг шүү дээ. Тийм ээ тэрийг хийгээрэй. За тэгээд энэ дээр юу анхаарах вэ гэхээр одоо энэ shipping одоо Европын зонд би дээр бичсэн байгаа тийм ээ. Шинэ хуучин UPS машинаар үйлчилдэгээс одоо DPT гэдэг шинэ үйлчилгээ каргоны үйлчилгээгээр одоо бидний бүтээгдэхүүнийг тэрийг хийсэн билээ. Тэгээд тэргээрээ одоо арай хөнгөн нөхцөлтэй арай хялбар арай үйлчлэхэн шуурхал гэсэн шүү дээ. Тэгээд одоо захиалгаа хийцэн байгаа одоо харъя тийм ээ. За тэгэхээр DPT гэдэг каргоны компанитай бид нар одоо харьцаж байгаа юм байна. Мөн UPS-тэй адилхан бараач нь хаана явж байгаа ингээд хяналтаа хийх бүрэн боломжтой юм байна. За ингээд автошипинг гэдэг ийм учиртай. За энэ дэр ингээд 100 хамгийн гол ойлгох юм автошипингэд холбох юм бол та нар 125 онооноос дээш худалдаа авалт хийх юм бол
та нарт нэг үнэгүй сав ирнэ. 5 сав алтан сав плюсын алтан сав ирээд дээр нэг үнэгүй бүтээгдэхүүн ирнэ. Тийм. Сар болгоно. Тэгээд тэр ирж байгаа бонусаа олохлоор Forlab компани өөрсдөө сонгох юм билээ. Шинэ бүтээгдэхүүн ямар бүтээгдэхүүн өгөх вэ бол компани өөрөө сонгоно. Үнэгүй бүтээгдэхүүн юм чинь, тийм ээ. LP онооныхоо бүтээгдэхүүнийг бол хувь хүн өөрсдөө сонгох юм боломжтой. За ингээд үндсэндээ ийм байна. За тэгээд сар болгон хамгийн гол нь та нар худалдаа авалтаа хийгээд байх юм бол та нар зүгээр кредит бонусаас гадна одоо энэ автошипинг толбогцсноор дахиад бас ийм бонус хүртэх ийм гоё боломжийг Европын зоонд ийм промошн зарласан юм аа. За сайн ойлгоогүй зүйл байвал холбогдоод асуугаарай. Та эдтэй амжилт хүсье.